Монгол бөөгийн эхэц хэнгэрэг хоёг хувцсан дээр багахан судалгааны ажил хийсэн. Монгол орны 21 аймгийн музейн 17.8-т нь бол Монгол бөөгийн соёлын бие төв ямар нэгэн байдлаар хадгалагдчихэдэг. Энэхүү хэнгэрэг нь 19-р зууны сүүлчүүд хамаарах Монгол шарын бөөгийн буюу хүрээний бөөгийн бас хэнгэрэг байна. Удган үний хэрэгжилжсэн. Тэгээд эрчлээгүй хонхноор мөн бурхны шашны одоо энэ сахиус дүрсэлсэн байна. Хэнгэргийн дотроо мөн хонх хадаг яндраар ингэж тойруулж ороосон байгаа нь шарын бөөгийн гэдгийг илтгэж байгаа юм. Харын бөө, шарын бөө гэж яриад байгаа нь одоо шарын шашинд зарим талаар уусч холилдсон хүлээн зөвшөөрсөн бөөнрийг бол шарын бөөнөр гэдэг. Иймэрхүү бөөгийн идэл хэрэглэл, дуудлага тамлагт нь шарын шашны нөлөө бол нэлээд туссан байдаг. Монгол харын бөө гэдэг байгаа нь язгуурын соёл уламжлалаа унган төрхөөр нь авч хадгалж үлдсэн бөөнрийг Монгол харын бөөнөр гэдэг. За энэ дээр бас Монгол шарын бөөгийн одоо хоёг хувцас харагдаж байна. Монгол бөөгийн хоёг нь захтай, захгүй, задгаа ингэртэй, битүү ингэртэй мөн ингэж одоо углаж өмсдөг гих мэт янз бүр байсан байгаа. За энэ хүү толь нь бас шарын шашны үед Монгол бөөнрийн дунд илгэрсэн гуйлан толь байна. 16 дугаар зууны үеэс ахуулаад Монгол бөөнөр бол бүс барааг нэлээд ашиглаж эхэлсэн. Тэрнээс өмнө бол амьтны арьс үсээр хоёг хувцас хийдэг байсан. Хамгийн түрүүнд ер нь халахын нутгийн төв хэсгийн бөөнөр бол нэлээд ховсолт өөрчлөлтүүд явагдсан. Алсагдмал одоо ой тайгад байдаг бөөнрийн хувьд бол илүү унган төрхөө нэлээд сайн хадгалж авч үлдсэн байдаг. Энэхүү бөөгийн хоёг нь цөөн тооны хонхноор цөөн тооны манжиг могоотой маш хөнгөн. За тэгээ удган үний өмсчихсэн гэдэг нь бол маш ойлгомжтой байгаа юм. За энэ толны тухайд бол анх бөөнөр бол толио хүрлээр хийдэг байсан. За мөн ган төмрөөр хийдэг байсан байгаа. Тэрнээс бүр өмнө бол далан ясна бөөгийн толь нь болж исэн мөн тийм чулуугаар хийдэг байсан. За тэгээд шашин дэлгэрэх үед энэ мандлын толноор ялангуяа энэ халах бөөнөрт бол нэлээд төгсөн. Харин дарахад таг нь ураанхай бөөнөрт бол нэлээд хожуу энэ толтой болсон байдаг. Бөөгийн хоёг хувцсан захтай захгүй гэж байгаа нь төр засгийнхаа эсрэг тэмцэж байгаа бөөнөр нь захгүй төр засагтай захирагдаж явж байгаа захтай байсан гэж судалгаан дээр бас гарч ирдэг. За энд харагдж байгаа хоёуг бол Хөвсгөл аймгийн музейн Саамрагт байгаа бас шарын шашны нөлөө тодорхой хэмжээнд туссан Монгол бөөгийн хоёуг байгаа. Онцлог нь гэх юм бол бөөгийн зил харуул хонхнор ялтас 3 зилгээ түрүү ярьжсэн да энэ бөөгийнх дээр болохоор ном сумыг дүрсэлсэн байна лээ. Гэхдээ 8 хонхнууртай нэг сумтай хоёр юм ном сумыг хоёр далныхаа далан дээрээ байрлуулсан. За мөн ар нуурынтай хонх хадсан байгаа нь бас шашны нөлөө тодорхой хэмжээнд туссан. Тэгээ бөөч нь урдаа хэнгэргээ барьцдаг учраас урдаа илүү нөгөө хамгаалт манжиг хонхноор багтай ар талдаа их манжиг могоо одоо зил хонхноор харуул ялцс ихтэй байдаг. Монгол бөөгийн идэл хэрэглэлд бол тодорхой хэмжээний ховсолт бол явагдсан. Энэ нь бол 16 дугаар зууны үеийн тэр Төмдийн Алтан хааны үеэс ахуулаад шашин тодорхой хэмжээнд Монголд маш хүчтэй дэлгэрсэн. За мөн гадны улс орны соёлын нөлөө бас тодорхой хэмжээнд орж ирснээс шалтгаалаад хоёг хувцсанд бол нэлээд өөрчлөлтүүд бол тэр үеэс эхэлж орж ирсэн. Гэхдээ Монгол бөөгийн хоёг хувцас бол хаанч хизээш дахин давтагдшгүй бүтээгдэг гэдгийг бол надаар хэлэлт хүмүүс мэдж байгаа. Монгол оронд хадгалагдж байгаа бөөгийн идэл хэрэглэл хоёг хувцсыг судлаад үзэх юм бол ер нь тухайн бөөгийн идэл хэрэглэл нь тухайн бөө ямар үзэл санаатай шарын бөө юу, харын бөө юу, ямар угсаатны бөө гэдг нь бол тодорхой хэмжээнд илтгэж өгч идэв учраас өнөө цаг үед бид нэр өөрсдийн идэл хэрэглэл хоёг хувцас хийхдээ илүү судалгаатай байх ёстой юм байна гэдгийг аюулсан ойлгосон. Тэгэхээр бид бөө мөрөглөөс маш олон жилээр хол хөндөй байсан учраас биднэрт маш том бодиттой судалгаа үргэлж хэрэгтэй байгаа юм шүү. Энэ хүртэл сонссонд баярлалаа.